За энэ Улсын хурлаар ихтгэл үзүүлэх хэсэг асуудлаар тогтоолын төсөл оруулах нь бол цэвэр ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэдэг. Энэ дээр бол тэр төсөл нь ямар томьёолтой байна гэдэг талаар мэдээлэл байхгүй. Гантүмэр даргын хувьд бол энэ хамтарсан засгийн газарт ардчилсан намаас ажиллаж байгаа 8 сайд өөрсдөө чөлөөлөгдөх өргөдлөө бичнэ. Тэр төслийг бэлтгэж надад хэлсэн. Би бас одоо ингэ бэлдээд гэж бүгдээр энэ дээр гар үсгээд зурна. Одоо энэ сайдууд бүлгийн шийдвэрийг дагна. Одоо бид бол бүлгийн шийдвэрийг дагна. Угаасаа засагт хамтрахтаа бид нар үндэсний бодлогоор улс төрийн зөвлөл ардчилсан намын бүлгийн хурлаар шийдвэр гаргуулж орсон. Одоо ч гэсэн бүлгийнхээ шийдвэрийг л дагна. Бүлэг дээр ихтгэл үзүүлэхгүй энэ асуудлаар ярилцахгүй гэвэл тэр шийдвэрийг дагна. Ихтгэл үзүүлэх асуудлыг дэмжинэ гэж бүлгийн шийдвэр гарвал түүнийг л дагна. Ерөнхийдөө үлдсэн ч үлдээгүй ч ардчилсан нам ер нь засгаас гарнаа гэдэг юм ярьж байна. Тий, яг одоо бол тийм. Ардчилсан нам одоо ерөнхийдөө ихтгэл үзүүлсэн ч гэсэн гарах юм байна зөв. Тий. Яг одоо бол ингээд бид нар чөлөөлөгдөё. Энэ 8 сайд бол үндсэндээ Монгол Ардын намын улс төрийн шийдвэр нь гарсан учраас бид нар бол одоо өөрсдөө бол гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж огт үзэхгүй байгаа. Гэрээний үүрэг зөрчөөгүй байхад өргөсөн тангарахтаа үнэн чинь ингэж ажиллаж байхад ийм шийдвэр гарч байгаа бол бид улс төрийн соёлын хувьд өөрсдөө өргөдлөө өгөх зүйтэй гэдэг байдлаар томьёолоод за тэгээд одоо бүгдээрээ нийлж зурна гэх тэр төслийн бэлтгэсэн үүргийг Гантүмэр дарга надад өгсөн. Тэгээ одоо бэлдээд бид нар тэр дээр гар үсэх зурна. Энэ асуудал ингээд улс төрийн төвшөнд ингээд бүрхэн процессыг зөв юм уу буруу юм уу? За нэг зүйл байгаа. Өнөөдөр Монгол улсын их хурал дээр засгийн газартай холбоотой ямар ч одоо шийдвэрийн төсөл гэдэг юм уу санал албан ёсоор юу ч байхгүй. Мэдээж нийгэмд бол олон асуудлууд өрнөж, засгийн газартай холбоотой эерэг сүрэг янз янзын байр суурь явж байна. Энэ дээр бол нийгмийн хилцүүлэг болж байна. Тэгэхдээ албан ёсоор улсын хурал бол өөрөө ямар асуудал хилцэхийн тэр асуудлыг хаанаас яаж оруулахын гэдэг бол дэгийн хуулиараа улсын хурлаар тухай хуулиараа юм нарийн зохицуулттай ийм процесс явагддаг газар. Яг энэ дагуудаа үзэхэд гэхдээ ерөнхий сайд бол ихтгэл үзүүлэх хэсэг асуудлаараа тогтоолын төсөл оруулах гэж байна гэж ойлгосон. Энэ дээр тэгээ нам өвслийн бүлгүүд өөрсдөө дотооддоо шийдвэрээ гаргаад ингэж явна. За яг хувь хүнийхээ хувьд юм уу улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүний хувьд бол бүлгийнхээ шийдвэрийг 100% дагна. Манай сайдууд ч юм ийм бодолтой байна. Ихтгэл үзүүлэн гэхээр чинь хэрэг ардчилсан нам ихтгэл үзүүлэлээ гэж бодоход ерөнхий сайд одоо та 8 сайдын оронд дахиад өөр баг бүртгүүлээд явна гэсэн үг үү? Тэг бид бол өргөдлөө өгнө. Тэр өргөдлийг бол яаж шийдвэрлээд тэнцэнэ ямар хүмүүс бүрдүүлээд за тэр өөрийнхөө намын дотоод шийдвэрийг дагаад явах уу эсвэл өөр нам хүчинтэй байх. Энэ бол яг цэвэр ерөнхий сайд гэдэг институцийн өөрийнх нь 100% эрхийн асуудал учраас энэ дээр өөр хинч тайлбарах болцоогүй байгаа. За энэ бол цэвэр одоо ерөнхий сайдын өөрийнх нь гарах шийдвэр. Цаадаас чөлөөлөх төгсөлтийг чи хүлээж авахгүй бол бидний байр суурь бол ерөөсөө маш тодорхой байгаа. Чөлөөлөх төгсөлтөө өгнө. Бүлгийн хурал дээр ерөнхий сайдыг мэдээлэл өгөөч гэдэг ийм хүслийг тавьсан. Тэгээ манай бүлгийн хурал дээр орж иж анх яаж хамтарсан тэгээд үнэхээр ардчилсан нам ямар нэг байдлаар гэрээнийхээ энэ үүргийг зөрчсөн юм уугүй юу гэдэг юм зүйл дээр ерөнхий сайд өөрөө тайлбар хийх хэрэгтэй. Ингээд энэ тайлбар дээр үндэслээд бүлэг шийдвэрээ гаргах. Ардчилсан намын сайд нар ер нь засаг байхгүй гээд өргөдлөө өгсөн ч гэсэн ерөнхий сайдыг томилж чөлөөлөх бүрийн эрх нь өөрт нь байгаа. Өөрт нь чөлөөлөх болон томилох өөр ямар хүнийг сайдаар ажиллуулах танхимаа яаж бүрдүүлэх нь Монгол Улсын үндсэн хууль зааснаар ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Нэг зүйлийг бол тодтогч хэлэх ёстой байх. Бид нар өнөөдөр ганцхан засагтай холбоотой асуудал яриаггүй нийт 32 асуудал байсан санагдаж байна. 32 асуудал ярилцсан. Энэ бүгдээрээ л өнөөдөр бас яг ус орны тулгамж байгаа асуудлуудын талаар шийдвэр гаргасан. За үүгээрээ юу хэлж байгаа юм бэ гэхээр бид нар хамтарсан засгийн газрын анхны хуралдаанаас ахуулаад ардчилсан намаас томилогдсон сайд нар бол зөвхөн тэр намуудын хооронд байгуулагдсан гэрээ гэдэгтэй биш. Улсын хуралд өргөсөн тангар хуулиар үлээсэн чиг үүргээ биелүүлэхийн төлөө бүгдээрээ наймуулаа хичээж ажилласан гэдэг зүйлийг л хэлсэн. засгийн газрын хуралдаанаар бол сайд нар хамтарсан засгийн газар үр дүнтэй байна гэдэг ийм шийдэл хүрсэн юм биш. Тэгэхээр та 8-ын шийдэл биш одоо бүгдээрээ байр суурь илэрхийлсэн. Ямар нэг санал хураалт, ямар нэг шийдвэр гаргах процесс болоогүй. Бүгдээрээ тойроод байр суурь илэрхийлсэн. Энэ дээр ардын намын ч бай, хүн намын ч бай, ардчилсан намын ч бай. Ардчилсан намын 8 сайд ерөнхий сайдад ихтгэл үзүүлэх хэсгээс үл өргөдлөө өгөх юм байна. За тухайн өргөдлийг хүлээж авахгүй цааш ерөнхий сайд ихтгэл хүлээлгэлээ гэж бодоход эргээд энэ засагтай хамтраач гэдэг ийм асуудал яригдвал яах вэ? Тэгээ бүлгийн шийдвэр. Бүлэг дээр энэ бүх асуудал шийдэгдэх. Бидний хувьд бол улс төрийн шийдвэр гарсан. Бид бол өргөдлөө өгнө.
Ерөнхий сайд дээр цаашид явна гэвэл тэгэл үргэлжлэх юм шүү. Бүлгийн шийдвэрийг л бид нар харна. Одоо энэ чинь энэ асуудал яаж шийдвэрлэх юм, засаг нь яаж байгуулах гэх итгэл үзүүлэх асуудал дээр бид нар яг хамтын удирдлагын байгууллагыг харах учраас өнөөдөр яг тэрний өмнөөс ийм болвол тийм болвол гэж энэ бүлгийн өмнөөс байр суурь хэмжиг байна. Итгэл үзүүлэх асуудал орж ирэх нь шүү. Тэгэхээр ардчилсан намын сайдаар болоод ардчилсан намаас сонгогдсон гишүүд итгэл үзүүлэх асуудал дээр ямар байр суурь. Бүлгийн даргын хувьд бол нэгдсэн байр суурьтай орно гэж үзүүлж байна шүү. Тийм. Нэгдсэн байр суурьтай орно. Итгэл үзүүлэхгүй одоо энэ асуудал дээр итгэл үзүүлэхгүй гэдэг асуудал гараад бүлгийн байр суурийг дэмжих юм бол бид нар ямар ч хэрэгэлцээгүй тэр талдаа гараад Үзүүлэхгүй гэдэг асуудал дээр гарын сүлж судлаж байгаа гэдэг мэдээлэл. за тэр талаар мэдээлэл байна. Өнөөдөр Тийм засгийн газрын хуралдаан дээр ямар томьёолоор та бүхэн энэ тогтоолын төсөлд одоо Өөрөөс амарч товчхонд өнөөдөр засгийн газрын турал дээр ямар ч тогтоолын төсөл ямар ч албан ёсны шийдвэр юм яригдаг. Зүгээр л сайд нар өөрсдийнхөө хувийн байр суурийг л илэрхийлж гэсэн. Өнгөрсөн хугацааны ажлынхаа талаар ерөнхий сайд тодорхой бодлогын асуудал дээр итгэл үзүүлэх хэсгийг саналыг оруулж шүү дээ. Тодорхой бодлого нь ямар бодлого вэ? тэр талаар юу нь мэдэхгүй байна. Одоо ямар томьёололд оруулах юм. Тэгээд ер нь тодорхой бодлогын асуудлаар тогтоол оруулах хэрэгтэй. За тэгээд дэмжихгүй бол ерхий сайд өөрөө огцрох хэрэгтэй.